Сэрээрээ, босоороо. За 164 дахь өдрөө лагер дээрээ сэрлээ. За өглөө 8 цаг болж байлаа. Охтуудын нойрон солигдсон, өглөө эрт босцсон ингээд цагаан ууж байлаа. За миний зүгээс ч гэсэн өглөө бас нүүр гараа угаачаад ээж бас нэг өглөөний цай бэлтцсэн. Ингээд өнөөдөр амжуулах ажлууд бол нэлээ их байгаа. За хашааныхаа өвсийг хадна. За эхлүүлсэн ажлын өрөөнийхөө засварыг дуусгаж орой тавилгууд ирнэ. За гих мэтчлэн хийх ажлууд нэлээ их байгаа. За ингээд шууд өглөөнийхөө дасгал руу орлоо. За жим маань наадмын амралт гэдээ амарсан байгаа учраас за мөр гарны өөрт байгаа гантилаараа хөнхөн дасгалууд хийж ингээд хөвлийн дасгалаа хийсээр байгаа. Жим бол нэмэгдээгүй ингээд 70 эд рүү орцсон байсан учраас хоолойныхаа хэмжээг бол ерөнхийдөө ихсэхээр шийдсэн байгаа. За ингээд дасгалуудаа хийсээр байрлаа. 1 мэдсэн 11 цаг хүртэл үндсэн бас нэг хөнгөн дасгалуудаа хийлээ. За өдөр хоол болж ийн гэдээ аав ээжээр дуудлаа. За би гадаад сурж байхдаа айгүй дуртай байсан IKEA-д иддэг байсан энэ амтлагч бол маш гоё үнийг Америкээс олж ирсэн. Ингээд нэг мах хуурцсан байсан түнтэйгээ гэрийнхэндээ амтлуулж хийчээд өрөөнийхөө засварыг дуусгалаа. Дороожоо дэвсчээд гарч ирж хоолоо идчихэд охтуудтайгаа хамтдаа хүүхдүүдтэй нэг жоохон бөмбөг тоглолоо. За ингээд гадаач өнөөдөр бол янзын сайхан өдөр өнгөрлөө. За ингээд сэрүүн дээр гээд өвсөө ахтайгаа нийлээ ташааныхаа өвсийг сайхан хадлаа. За ингээд өвс хадах ойрд хадаагүй би бас нэг энэ өвсний харшилтай болж иж магадгүй хамар өвтөрөд нэг жоохон харшил хөдөлгөөд байлаа. За ингээд захиалсан тавилга маань ирлээ. Авчирсан хүмүүс нь өөрсдөө угсраад өгчтэй юм байна. Ханын том шүүгээ за ажлын ширээ байгаа. Орой 9 цаг усан таргаа уучаад гар дээрээ сониож хүүхдүүдтэйгээ ч бас хамт тарга уучаад ингээд амархаа шийдлээ. За ингээд наадмын өмнөх гэрийн ажил дууслаа. Та бүхэн минь сайхан надаарай.